За сайн байна. Тэгэхээр өнөөдөр бичлэгээр хэдүүлээ Wings of Fire 1-2-ыг ярих болно. Эхний зураг дээр нь болохоор дайн болж эхэлж байгаа. Тэгээ дайнаас нэг юм зүгэнд гараад дайнаас 20 жилийн дараа нэг юм 5 луу гарч зогсооно гэж байгаа. Тэр 5 дуу болохоор хамгийн тод шүн буюу юм 3 сартай ертөнцийн 3 сар нь бүгдээрээ бүх бүтэн болох үед төрсэн дуунууд тэр дайныг зогсооно. Яг 5 шиг өөр төрлийн луунууд. Тэгээ хамгийн ихний луу нь болохоор ийм шавдан далгачид, дараагийн луу нь болохоор ийм усан далгачид, дараах нь болохоор ийм борон далгачид, тэгснээ дараа нь болохоор шүний далгачид, тэгснээ нэг ийм лисэн далгачид. Тэгээд тэр тавыг анх нэг юм уулан дотор нэг юм хагруулад тэгснээ тэр нөгөө нэг бүр хэдэн 5 жил тэр уулан дотроо бэлдээд янз бүрийн тийм ном метр уншуулад тэгээд яаж тулдахыг зааж магаад тэгжсэн чинь нөгөө хэд нь ер нь бол тэр зааж хүмүүстэй дургу бид нар зүгээр гараа өвчж болно шүү дээ ер нь бусдад гарах гэдэг. Тэгээд нэг өдөр ингээд тэр нэг өөрсдөө сугарч ирсэн хүмүүсийг чагнаа бичсэн чинь нөгөө хүмүүс нь энэ борон давчдыг алаад оронд нь юм тэнгэрийн давчид тавигээд тэгээ хоорондоо ярилцахад нь нөгөө хэд нь найзаагаа хамгаалъягээд тэгээд зүхтаад тэгээд хамгийн эхлээд нэг юм усан далавчд нэг юм голыг дагаж сэлсээр агаад тэр уулнаасаа гарч чаддیں۔ Тэгээд нөгөө хэд дээрээ нэг юм нүхээр дамжуулж ярилцж агаад хаана хаалганы тийг мэдэнгүүтлээ гаднаас нь хаалгыг хонголгоод тэгээд яг гарах гэжсэн чинь нэг юм тэнгэрийн далавчдын улс нутагт хийж таарад тэрнгээр нь тэр тэнгэрийн далавчдын хатан явж ээж таарад тэгээд хатан нь нөгөө нэг агуур нь ороод нөгөө хэдийг барьцаалаад авчиж байгаамаа. Тэгээд маргааш нь зэрсэн чинь нэг юм тэнгэр нэг юм шоронд орсон. Тэгээд тэр хатан болохоор шоронгийн хоригдлуудаа ингээ хооронд нь нөгөө нэг Ромын колосseum шиг хооронд нь зодтолтуулаад нэг тийм тэмцээн байгуулдаг гэж таарад. Тэгээд хоорондоо зодтолдох болж таарад янз бүрийн луунтай зодтолдож модтолдоод тэгээд энэ шавдан далавчт нь болохоор нэг юм хоёр ихэр анх өндөөндөөс тэгээд нэгнийх нөгөө ихрийнхээ галыг сороод шууд хүрхээр шатдаг болсон тийм луутай найзлаад тэгээд нөгөө луу нь яг хатны туслах нь байж дараад тэгээд хатныг түрмөр саатуулж хагаад агууд нөгөө хэд нэг юм уулыг даваад тэгээд нэг голоор ороод цугтчихдээ. Тэгээд энэ хоёр дахь зураг дээрээ үргэлжлээд нөгөө голоо дагаж усаараагаад нэг юм нөгөө усан далавчдын газар нутагт дээр ирээд тэгээд очсон чинь энэ усан далавчд нэг 5 лууны нэг нь тэр юуны усан далавчдын хотны нөгөө нэг гүнжин нэж таарад тэгээд гүнжин алдагдсан байсан болохоор баярлаад нөгөөд нь хүлээж аваад тэгээд янз бүрийн гоё юм болоод нөгөө нэг баярлж баярлаад баяр тэмдэглээ гэжсэн чинь энэний бүх дүгнүүд нь төрөөл шууд нөгөө нэг хагардаг өндөгнийхөө газар хагараад бүгдээрээ нэг хүн алаад дийсэн болж таарад тэгээд нөгөөдг нь яагаад байгааг мэдье гэжсэн чинь энэний найзуудыг нь хорчд нөгөө нэг усан далавчдын улс нь биднэрт өөр юмнууд хэрэггүй чил хэрэгтэйгээд тэгээд нөгөө чи за дараа ярьж болъё гэх тэгээд түр орхиод явчдیں۔ Тэгээд энэ болохоор нэг ээж мэжтэй танилцаа яасан чинь ганцхан дүү нэмэд үлдсэн. Бус нь бүгдээ тэгээд нэг асын ирээд нөгөө хорлцсон дүүнүүдийн нөгөө өндөг багт нь хорлцсон. Тэгээд ганц үлдсэн дүү нь яагаад байгаа вэ гэхэд нэг юм анимус гэдэг нэг ид шид ашиглаж чаддаг. Сүнсээ ид шидээр солино гэсэн үг. Тэгээд тэр ид шидээ ашиглах тусам сүнс нь байхгүй болно. Тэгээд нэг юм усны алчууд хоорондоо нэг юм зөвхөн элитүүд хоорондоо юм усны хилээр нэг тохио зангаагаар усан дотор ярьдаг. Тэгээд тэрийг нь заамаа гэдэг нэг юм багш дээр очиж нөгөө багш нь юм зааж өгөхгүй. Тэгээд нөгөө чи уурлаа гараа явсан чинь нөгөө нэг дүүтэй гадарч. Тэгээд нөгөө дүүн ичидээ бэлтжиж таарад. Тэгээд дүүн эндээ дургу ичидээ ашиглах тусам хүмүүсээс сүнсээ алдаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь ээж нь болохоор дайнд ялан мална гэд дүүг нь бэлтүүлээд байгаа юм билээ л дээ. Тэгээд дүүн бас дургу тэгээд нөгөө нэг үеэл нь бас ичид ашигладаг байж таарад. Тэгээд нөгөө хоёрыг цуг бэлтүүлчихсэн байж таарад. Тэгээд энэ чинь нөгөө нэг дүүнэртээ нөгөө нэг өндөг бахта өгцөд дүүнэртээ юу болсныг мэднэгээ ээжтэй хэлсэн чинь ээж нь хамгийн анхны төрсөн луу нь бүр том болоо төгшөө мөшөө идэг болсноо нөгөө нэг
хатан болохын тулд заавал одоо байгаа хатныг челленжид өрж тэгээд үгтлээ зодтолж иж ялаад хатан болдог юм байл л дээ. Тэгээд ээжээгээ нөгөө нэг хатныг нөгөө нэг тулаан дуудаад тэгээд зодтолж исэн ч хожигдоод тэгээд үхээс өмнө нэг юм шивчээд өгсөн тэрийг тийхэж ойлгоогүй болж тараад тэгээд нөгөө чи жоо сэжиг аваад бэжсэн чинь аав нь нөгөө нэг тэнгэрийн давчид барьцаалагтаад тэгээд тэнцэнэ өгцөн болж таараад тэгээд цунами энэ усан далавчид өөрөө нөгөө нэг ганц үлдсэн дүүгээ харахаар явд. Нөгөө нэг дахиж дүүтэй болж чадахгүй гэсэн үг шүү дээ. Аав байхгүй болохоор тэгээд дүүнэрээ манаа байжсэн чинь нэг юм малгай явжсэн чинь нэг юм амар хүнд ийм хоёрог дуулаг мосцсон нэг юм луу хүчрээд тулдаж турлаж жагаад тэгээд нэг юм харуул шалгахаар ирсэн чинь байхгүй болчтیں۔ Тэгээд тэр аваар хайж хийж байгаа олдохгүй болохоор за энэ ид шид ашигладаг хүн байна гэдэг. Тэгээд ид шид ашиглаж болохоор ганц хүн нөгөө нэг юм мэдгэтгэр гүний хоёр хүн байгаа хамаатнаас нь эхнийх нь болохоор нэг юм шарк гэдэг нэг юм том биетэй хүн. Тэгээд шарк гэж магадгүй сэжиглээд харин нөгөөх нь болохоор яасан ч байсан ямар ч гим хор үр гэргүй тийм аав эгч нэж тараад тэгээд нөгөө шаркаас сэжиглээд дугаасаа том биетэй тийм нөгөө нэг тийм хүнд хоёр дуулаг гэтэрн дугаасаа бол авах шууд очиод авчих боломжтой нөгөө цэрэг болохоор тэгээд сэжиглээд ягаад тэгээд нөгөө нэг дүү дээрээ нөгөө нэг өндгөн дүү дээр очсон чинь нэг өндгөөс бусдаа хагарсан байж тараад тэгээд ээж нь уурлаад нөгөөтгөө тийчнээ шууд орхичих тэгээ яавал гэж тийм ээ ээж нь уурлаад нэг сэн болж исэн чинь цунами би дүүгээ харж яа гэдгээ харахаар үлдтiin тэгээд харахаар үлдчихсэн чинь нөгөө нэг хөшөөн дайрсан болж тараад хөшөөн нөгөө нэг ич дээр ховсцсон тийм хөшөө тэгээд өндөг хаглахаар ховстулсан тийм хөшөө тэгээд тэр хөшөөнөөс найраг зүхтж агаад дүүгээ аваад гараад тэгээд тэр аваараа эргэлж агаад нэг өмнө уулзж исэн хамгийн анх ирээд уулзж исэн нэг юм рептайд гэдэг нэг юм луутайгаа тараад тэгээд нөгөө луутайгаа цуг нөгөө нэг ордон дээр очиж ээж нь мэдээд тэгээд нөгөө нэг анимус ашиглаж чаддаг дүүг наваачаад очиж чинь нөгөө дүүн шууд шидэ ашиглаад хин тэр шидийн шивснийг нь мэдэнгуутлаа хин шивсэн бэ гэхээр нөгөө нэг хамгийн анх төрсэн хамгийн том их чинь шивсэн байж тараад нөгөө нэг үххтэй юм шивсэн нөгөө дүүнэрээ алхаад тэгээд шивсэн байж тараад тэгээд нөгөө нэг шившлийг байхгүй болгоод тэгээд ганц үлдсэн дүүн тэгээд амьд хагарч чаддаг тэгээд цунами за энэ баг бэйдөө гэж бодчихсон чинь найзуудаа гинт санаад тэгээд найзууд дээр очсон чинь найзуудыг нь гинжилж мэжлээд хорцсон байж дараа тэгээд нөгөө хэвтэйгээ зүхтаад ягуугаар явж мөвжгаад тэгээд дараагийн орон руугаа явдаг нь борооны юм улс руу явахаар болт юм аа. Тэгээд энэ хоёр ном маань дуслаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe дараарай.